Байцгаана уу? Залаар зургийн дагуулгын багш Хүслэн байна. Өнөөдөр 3-6 насны 8 дахь хичээл эхэллээ. Ингээд бид нар нэг 8-7 хоногийн турш хөл хорионд байгаа хүүхдүүд гэр бүлүүдэд зориулж зургийн хичээлээ хүргэсэн билээ. Энэ бүхэнд тусалцаа тэмдэглэг үзүүлсэн санаачилсан Сиэтл дахь монголчуудын хүүхэд залуучуудын хөгжлийн төвд баярлалаа. Мөн Царсан Монгол сургуультай баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн хичээлдээ болохоор бүгдээрээ тогос зурх болно. Тогсыг ингээ гоё үд сүдтэйгээр нь өнгөлөг гоё чимэглэлийн зураг зурна. Ингэхдээ бүгдээрээ тасан арангаар зурх болно. За зураг эхэлцгээе. Бүгдээрээ ингээд А4-ийнхаа цаасыг насан байгаа. Одоо тогсоо хэрхэн байрлуулах вэ гэхээр ерөнхийдөө цаасаа ингээ голоор нэг хөндлөн татаад энэс доошоо тогсны маань үдэн байрлана гэж тооцоолох хэрэгтэй. За ингээд одоо бүгдээрээ тогсоо энд байрлуулсан гэж одоо толгой бие хоёрыг нь дүрслэе. Толгойг нь эхлээ бүрийнхийгээр зураад дараа нь урагшааны хошууг нь хэлбэрээр харж байгаа урагшаа баа зэрэг махилгасан хэлбэртэйгээр зурна. Та бүхэн тогсны зураг яг бодит тогсны зураг харж байгаа зурх юм бол илүү ойлгомжтой болно. Дараа нь биеийг нь дүрслээд тэгээд толгой бие хоёроо холбосон зүгээ зурна. Бид ерөнхийдөө чимэглэлийг нь биш, ерөнхий биеийг нь гаргачаад дараа нь болохоор чимэглэлийн шууд өнгө бодгороо гаргаад явуулна. За хоёр дахь хөл. Тэгээд толгоондоо тогос маань 8 цэцэгтэй байгаа. Хог нь гаргаад тэгээд үлцэн хэсэг маань бүхэлдээ өөцүүд нь явуулна. Өдийг нь өдөрсөлж. За бодцгаая.
Тэгэхээр өнөөдөр ингээ бүгдээрээ тоогс зурцгаалаа. Тоогсны маань энэ өнгөлөг өднүүд маань биднэрт зурганд маань маш гоё шийдэл болж өгсөн байгаа. Тэгэхээр өнөөдрийн хичээл маань дуслаа. Баяртай.